Өнөөдрийн мэндийг хүргэе. Би анх удаа Токио авсан бичлэгээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Энэ удаа би найзтай хамт Billie Eilish-ийн тоглолт үзэхээр шөнийн автобусаар Осакагаас Токио авсан байгаа. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байгаарэ. Сэно. Тэр голд авах гэсэн чинь чекин хийх цаг нь болоогүй болж дараад бид хоёр тэр хүртэл амрах гэдэг нэг саунд орж ирсэн байна. Өнгөрөөж байж байгаа тийм бодол руу очиж яхаас oh my god. Хотоос холцоо одоо явах чинь тэгээд уучаа хэрглэж болохоор энэ хуцаа үлдээ. Сэлмэрийн дагаа. За тэгээд олцоо дараа олцоо. 3 цаг орчим байсан гараад ирлээ. Саунд ороо, би саунд ороогүй, сэлмэг саунд ороод, би офлензэн ороод тэгээд унтаад аймаа гой тоглог гоё газар байд юм даа. Дотор нь ерөөсөө бичлэг хийж болохгүй шалтан байгаа учраас нэг цаг өнгөрч байгаа байхгүй тэгээд хоолны газар хайж би одоо хоол идэх буудлын руу очноо. Амар гоё амарчлаа, биеийнхээ арьс марцыг гуйжуулаад окей жоохон байж оолээ. Яхай бид хоёр Торонтын тийшээ 2-3 цагийн өмнө өрөөнд орж ирээд одоо Шибуя руу явах гэж би танаас өрөөгөө хальт харуулъя. Ер нь л амар жижиг өрөөгөө. Тэгээ бид хоёр хувцас гаргаад тавьсан болохоор жоохон зам руу гараад иж магадгүй. Энд болохоор 08 угаас амар жижиг нэг юм хүн 0-той. Тэгээд энд ийм ортой. Тэгээд энд бид хоёрын хувцас унаар янз бүрийн ингээл болоо энд нэг зурагттай. Одоо Шибуя руу би явж үзэж байна. Тэгээд тэнэс чад болцъя. Би тэнд очиод SD card авд юм уу гэж бодож байна. SD card авчвал камераараа бичлэг хийгээд тэгээ гой зураг авч болохоор. Нэмэстэй. Энэ болцъя. Хүмүүс ингэ зураг авах гэж гяцгүйгээд ингэж зураг авах юм байна. So crazy. Лони мэндэ. Би хоёр сая сэрлээ. Одоо доошо бууч нэг юм мэдчихэд ирээд юм хаа янзлаад. Тэгээд яг Токиод биш хажуудлын сайтан бол аахгүй. За энэ хаалын хаалаа. Би яг нэр бэлтгэм юм. Яг тэлээ хийж эхэлж байгаа байхгүй юу? Ингээ маска тавиад үсээ хатангаа. Токио ямар санагдаж байгааг юм уу? Токиод ирж үзэж байгаагүй байхгүй. Тэгээд тэнгүүд одоо ингээ Монголд ингээ баруун аймаг, зүүн аймаг гэдэг ч юм уу, Улаанбаатар тархан гэдэг ч юм ингээ дандаа амар өрсөлдөд байдсан шүү дээ. Надад Токио, Осака хоёр жоохон тэгээд идэв юм шиг санагдчихсэн байхгүй юу? Ер нь тэгдэв юм шиг байлээ. Тэгээд Осака нь болохоор арай өөр аялахтай. Тэгээд ер нь Осакад амьдардаг хүмүүс нь Токиогоо жоохон тийм гээд Токиод амьдардаг хүмүүс нь Осака манай Токиог үзэхгүй гэдэг юм нэг жоохон тийм надад жоохон тийм тэнэг санагдчихсэн л та. Аялал жуулчлалаар ирдэг хүмүүс эхлээд ямар ч гэсэн Токиод нь ирээд тэгээд Осака руу очдог байхгүй юу? Тэнгүү тэр хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр Токио нь илүү амар ингээд хөл хөдөлгөнд хэрхий их болохоор Осака нь хамаагүй дээр юм байна гэж хэлжсэн. Тэгээ би болохоор яхаа Осакад ингээ 2 жил амьдарсан Осакада би дуртай ч гэсэн ёо Токио ч ингэж хотлоо тийм автоматар тийч үзий ядахгүй гэрээд өгнөхөд бол ирээд одоо би нэг л ханж ин л доо 2 ханж байгаа мó. Өнөөдөр би 2 дахь өдөр тэгээд бууж өдөр Шибуя, Шинжуку гэдэг яг төв хэсгээр нь явсан. Тэгвэл ялгаа бол байхгүй заяа. Ялгаа бол үнэхээр байхгүй үзэж харах юм. А тэг юм нь жоохон Токиод үнэтэй. Юу гэдэг чи орчин яг адилхан мөртлөө Токио нарай л их үнэтэй юм байна. Амьдрахад бол нэг Токио биш юм байна. Амар хоолмол идэх гэж амар уучралдаг за явдаг төгсгээрээ. Осакад яг хөл хөдөлгөөн ихтэй хэсэгч байгаа, 50 хэсэгч байгаа, яг төвөрхөө хэсэгч байгаа. Энд ч гэсэн яг тийм л ах л та. Гэхдээ нөө яг нэг л хоноо амар шантарч байна. Яа. Нүрэ бодсон миний нүүртөөхөө амар харагдаад байна. Billie Eilish-ийн бодолтой хийсэн чинь нүд маань жоохон. Тэр бэлэн болсон гарах байна. Энд дээрээс банда зүгээд ер нь дуусч байна.
Сэтгэлмэг тойр санамсаргүйгээр ижилхэн тавцсан байлээ. За тэгээд замдаа бичиж. Bye bye. Айлш гарч ирж байна. Өглөөний минь би одоо 9:40 болж байна. Би 10 цагаас өмнө дуудлаасаа гарах ёстой. Найз маань Осакад ажилтайгээд өглөө Америкт яваад өгсөн. Тэгээ би болохоор өнөөдөр нэг ганцаар газар жоохон юм үзэж явж байгаад оройны автобусанд сунаа. Тэгээ одоо ганцаараа жоохон Токиогоор явъя гэж бодож байна. Хоолны юм амар ялгаагүй хоолны газрын юм. Мэдгүй би яг тийм газраар ороод байгаа юм уу? Осака тийм газарт нь орж байгаагүй юм. Нэг газар руу ороод гарангууд ямар такс ямар фи гэдэг амар мөнгөний мэдээд байсан юм. Өчигдрийн тоглолт дэжтэй амар гоё ясан. Билли Айлиш амар царайлаг юм байлээ. Гэтэ Япончууд яг өчигдөр тийм амар уйдгартай биш байсан л та үзэгчд нь. Гэхдээ л ер нь Япон үзэгчд жоохон даруухан юм нэлээ. Бахират ч юм уу тэгж л үздэг юм байлээ. Тэгээ би нэг л газар ямар ч гэсэн тийшээгээ явчаад бусад газруудыг зүгээр л шийдэж явуулна гэж юм уу гэж бодож байна. Токио яагаад ч надад Осакагоос орой тийм амьсгалтай юм шиг санагдлаа. Хүйтэн бол биш угаасаа хаасайгүй амар халуун. Гэхдээ нэг тийм амьсгалж болохоор гэх юм уу жоохон салхитай юм шиг санагдлаа. Гаутаа хийгээ гараад ирлээ. Чиндамч ирээд явж байна манай. Миний энэ маань жоохон чангатай. Бас өглөөний цай авч ууя. Тэгээ одоо гадаа идэхээс өөр аргагүй. Японд бол гадаа идэж үл ер нь болтгүй. Хориотой гэх юм уу ер нь хүмүүс гадаа юм иддэггүй. Тэгээ би яахан нэг тийм жижигэн цэцэрлэг төрөлөө харчлаа тийш очиод өглөөний цагаа ууцгаад хамгийн ойрхон иншээ лаасан байна. Лаасан. Шууд идэж дуусгаар нүд авчи. За ийшээ ингээд онигри бентаонууд нэх шиг байна. Тэгээ би сая Монгол явхад Монголын GS 25 Sea Winter гэсэн бүр гоё болсон юм шиг санагдсан. Савтаа авъя гэх юм бол иймэрхүү кофенууд байдаг. Урлан бүтээлтүүнүүд бас байна. Гомонгод гэхэд бас ийм авсан байна. Онигри авч тийм үү? Онигри авсан. Тэгээд нэг жижиг салааттай авчий гэж бодож байна. Уух юм кофе уу? Кофе уу юм уу? Энэ сатай юм уу? Энэ кофе латте авч. За ингээд өглөөний цогёо. Энэ бас гоё л доо. Гэхдээ энийг би ууж барахгүй хаа. Энэ кофе хайрцагтай. Бол айгуу гоё амттай ахгүй юу? Гэхдээ би ерөөсө барахгүй хаа.はい。ストロー入れますね。はい。温度カールお持ちしますか？ないです。ありがとうございました。はい、ありがとうございました。Амар гоё. Хөтөн байна. Арай л халуун юм аяа. Японд л хизээч битгий 8 сар 7 сар гэдэг бай. Халуун. Онигри байна. Ингээд удаанч юм бол угаасаа хамтны хоол юм байна. Амар амттай. Энэ хавийн хүнсний салаад
бараг адилхан. Тэ жоохон сулхан амттай. Морин темпл гэх юм уу? Lucky Kite гэх аттай савар. Энд болохоор хүмүүс хүслээ бичсэн байна. Энд болохоор нэг Тайван хүн Financial Independence Retire гинэ. Ийм хүлээлтсэн байна. Нэг хатаа амар олон морнууд. Бас байна. Нэг өөр зөндөө байна. Энэ морнуудын гар нь штэ. Одоо энэ л байгаа штэ. Энэ ер нь хөвчлөө үйлчлэгийн газруудад их байдаг хгүй энэ мөнгийг наасаа гэж дуудаж байгаа гэсэн. Яа би гадаа бүр амар заяа. Тэгээ амар халуун. Би ингээд амар сахлагнаад амар сонирн болоод бүд юм уугаа цэрэгхэн газар суухгүй бол гадаа ер нь хэдэн градус байгаа юм бол би томд харуулъя. 35 градус байгаа юм байна. Ер нь бас 40 мөч хүрдэг ах. Гэтэ 35 бол тоглоом шиг байна ёо. Тэгээд надад ямар сенс авахгүй, малгай авахгүй, шүр авахгүй. Тэгээд юм чирээд ингэ явж байгаа болохоор Flora Sound гэдэг нэг юм газар орж ирсэн. Юм монстер кейк авчаад. Монстер кейк. Тэсмэстэй. Смути. Ийм үзэлцэнтэй смути рас эрүүтэй кейк авчаад байж эндээ ингэ жоохон амархгүй бол гадаа би бүгнхээр гарахыг хүсэхгүй байна. Одоо би юус юу хийнэ. Гар салганаад ингээд бүр ингээд байсан юм. Одоо хараад ирээ. Яна уушлаарай. Би юу хаалт дуртай. Хамттай юм кейк, хурдламжтай түүн чихэр шоколад нэг дуртай биш. Зүгээр энэ газар руу орж жоохон сэрүүцэн төлөв баруун орчихлоо. Тэр юм raspberry ч нэг юу юм. Гүрх юм уу? Амтнаа дэгой байна. Тэгээд энэ жоохон сэрүүхэн утмацаа цэнэглээд юм аа идээд сууж аваад яа. Монголын зүүн амар гоё. Хамгийн гоё үйлс нь 3 4. Тэгээд 9 10. 11 12 сар 8 хүлэн чинь 1 сар 8 ер нь 2 сар хүртэл амар хүлэн. Тэгээд 100-ны сар 6 сар жоохон их бороо орчдөг. Борооны үйлрэл ахгүй. 1 сар 8 сар амар халуун. Аялах боломжтой сар 3 4 сар нь бол 4-5 сар юм байна. Гураа дэлгэрдэг. 10 сард нь одоо нөгөө навчин улаан болоод 8 сард ирээд амар халуун ч гэсэн ханабитай. Ханаби гэдэг нөгөө салютны баяр юм уу? Тэгээд эндээ жоохон амарч байгаад тэгээ гараа явъя да. Яаж гарна авах вэ? Шибуягийн 4 замын гарц. Өдөрт дэлхийн хамгийн хүмүүс зар гардаг. Хамгийн том гарц гэдэг байна шүү дээ. Тэгээ би нэг яагаад ч интернетээс хараад амар том байх гэж бодсон. Сансныг бодоход нэг том биш байсан. Хай манай хаан би сая Шибуя хав явж жоохон ядраад сууж одоо 5 болж байгаа хгүй юу. Тэгээд юм идэх чинь юу идэж байгаа гэхээр юу суши идэх чинь амар өөрсөж чинь. Please pick up your order. This and the half ирсэн байг. Ах би хонд суши ерөөс амтгүй байна. Хэн санагддгүйсэн байхгүй. Тэгээд нэг их мэд суши идмээр санагддаг байсан. Мостэй. Нэг хоолой өвшөдтэй. Япон 8 халуун мөстэй. Би бараг сар болгон хянаад хүрдэг. Одоо бас хоолой өвөх гээд байна. Шүүд авч тийм үү? 8 гоё харагдаад байна.
ирчээд автобус явах газраа ирчлээ. Би автобус өчгөөс 2 цагийн өмнө бараг ирчлээ. Автобус нь нэлээд сэрүүхэн байхгүй юу? Тэгэхээр автобус нөмс хуцаас холино. Тэгээд хоолой жоохон хөндөрлээд яа би одоо ахиж ханаа төрхийг бүрэнхээр хүсгүй байна. Амар халуун болохоор энд өвөлжсөн 100-ын дандаа эйр кондишнер агаарын температурын асуудлыг шийддэг байхгүй юу? Тэгээд тэгмүүд амар халуун болохоор метрон дотор нь ч юм уу эсвэл үйлчлэгийн газруудад нь амар хүйтэн болгочдөг. Тэгээд яалтчгүй миний бие энд нь ерөөсөө дасаагүй болохоор ч тэр юм уу амар ханаа түрээд ийм олж уу юм уу туслах байх л гэж найдаж байна. Хараад сайхан амрыг би Монголоос ирээд яг 3 хонцоо тэгээ шүү Токиор ирсэн. Тэгэхдээ амарсан л та гэхдээ архиж амрах хэрэгтэй байна. Би нэг юм хүүхэд хураалгах нойлын хүүхэд хураалдаг хэсэгт нь орж ирээд хувцас болчлоо. Одоо энэ хаваараа нийлсээ номын дэлгүүрүүд байж байгаа. Номын дэлгүүр юм уу? Би холны мавсан одоо комбины орж уух юм авч аваад юм аа гэж бодлоо. Энэ тоглолтоо олсонд амар баяртай байна. Яг л би нэг авсан. Миний амар дуртай кино. Би энэ кинонд амар дуртай 3 4 та үзсэн. Дуусахгүй 2 нь гарч байгаа. Болохоор ачлаа цаг 30 минут байна. Цаг 20 минут байна. Энэ хоорондоо энэ хаваараа жоохон амарч агаад автобусанд орондоо. Өмнөөс ирэхдээ би амар сэрүүлжээд байсан байхгүй юу? Одоо амар ядарсан байгаа болохоор автобусанд сайн унтах гэдэг.